Тэгээ одоо зүгээр ярьсан ч өөр хичээд ах юу. Кофеин дуртай юу? Цайн дуртай. Цай, борон дуртай юу? Цасан дуртай юу? Орой болцоо харанхууд би гайхаад хоёул яг хааш явж байгаа гэсэн чинь очиод мэднэ зэднэ гэд hopefully тэр залуу битээ үзээсэй гэж найдаж байна. Чи одоо бараг миний тэтдэх ингээд таарсан охин байна. Ер нь бол чи надаа ингээд амар таалагдж байна. Тэрийг бол бүгдээрээ нууцлээ дээ. За YouTube channel дээр эргэж тавтай морил тэгээд энэ бичлэг бол маш random. Миний зүгээр бодож яваад хийх үү болох уу гэж яагаад окей за хий гэдэг санаатай бичлэг байхгүй дээ. Normally би дандаа ингээл одоо амьдралынхаа нааша цаашаа явсан талаар ч юм уу vlog гэдэр хийдэг штэ. Энэ болохоор more like надад тохиолдсон түүхийн талаар байгаа. Тэгээд яана өнөөдөр 5 дахь өдөр. Тэгээд би одоо гарч нэг найзтайгаа hang out хийх ёстой. Makeup хийх зураа зүгээр та хэдэд нэг надад одоо тохиолдсон инээдтэй тийм сонин daring нэг оройг хуваалцъя заяа. За hopefully бурхан минь энийг энэ ч гэхдээ олон жилийн өмнө бүр одоо ингэ сандраад 5 жилийн өмнө хавцаа болсон 6 жил ч юм уу 6 жилийн өмнө хавцаа болсон юм чи тэгээ нөгөө нэг яг хамт явсан хүн бити үзээсэй л гэж finger crossed гэж чинь тэгээд за ер нь одоо үзсэн ч яах те угаасаа 6 жилийн өмнө юугаач мэдээ. Окей. За би нэг одоо 6 жилийн өмнө надаа би нэг их сургуульд байдаг байхад явж хахад тий бэж агаар энэ бичлэг эхлэхээс өмнө disclaimer хий заяа. Энэ нь болохоор энэ бичлэгээрээ хин нэгнийг одоо муулгасан тухай биш, хин нэгнийг шовдрлсан тухай биш. Таад маань бас зүгээр надад тохиолдсон хөвгөлтэй болон миний одоо ер нь жоохон стил ингээд жоохон ойлгодгүй те нэг ингээд яагаад тэгсэн болоо гэдэг яг зүгээр таад тэгээ гоё funny үднээс нь хуваалцаж байгаа шүү, окей? За тэгээд бичлэгтээ орцгоё. За 6 жилийн өмнө байна уу да. Би нэг дейтэнд гардаг байхгүй юу. Тэгээ угаасаа би нэг амар хүн амтнд дейтэнд гарлаа марлаа энэ тэр ер нь тэрийг хүнд ярих ч дурггүй. Жохон personal амьдралтай. Especially dating тал дээр нэг над нэг залуу ах надаас нэг 4-5 мав өдр ах ус юм уу те. Би ер нь бол зүгээр өөрөөсөө ах хүмүүстэй илүү vibe таардаг гэх юм уу. Одоо үеих биш, доошоогоо биш. Тэгэхээр яг нөгөө нэг нээшигээ тэгдэг шиг ер нь жоохон ах vibeтай хүмүүстэй айгуу сайн vibe таарч нэлдэг. Тэгээ надаас бол тэр дейтэнд явсан залуу нэг 4-5 мав ах байсан баг. Тэгээ эн чинь бүр би social мошлоо хийхээс өмнө заяа яг нөгөө нэг их сургуульд байсан. Тэгээд нэг залуу айгу ухаантай нэг амар классик нэг залуу намайг их л сонирхож байсан юм шиг байна. Би эхлээд нэг хэдэн удаа зүгээр нэг их найз нартайгаа явж байхыг намайг харчаад тэр үедээ юу намайг ганаа мана гэл амар тэгж мэддэгсэн. Янаа тэг хин нэрээ хэлчихдэг одоо зөвдөө бүрөө. Тэгээ га эрдэнэ ингээл амар мэддэг. Тэгснэ нэг хоёр удаа нэг дейт намайг өрдөг байхгүй. Тэгээ би ерөөсөө үгүй би ч амар ичимхий. Ер нь одоо ч гэсэн ер нь техникт ер нь нэлээ ичимхий. Манай эгчнэр намайг ятгасны эцэст яг тэр нэг залуутай би нэг дейтэнд харахаар болдог. Хотоо ингээ бодоод тахаар зөө тэр залуу ингээ амар өндөр. Ер нь айгүй давгүй царайтай. Тэгээд ийм одоо босоо өстэй гэж хэлэх юм үү те нэг ийм урт биш. Богино биш. Гэтэ нэг юм яг өөртөө таарсан одоо иймэрхүү босоодын аршаага ингэсэн байдаг. Ер нь нэлээ амар классик стайлтай залуу байдаг гэсэн. Би тэр үед чинь 21-тэй, дөнгөж 21 хүрсэн 21-тэй гэдэг чинь одоо бүр 6 жилийн өмнө хэр бүр амар гайцтай. Тэгээ тэр залуу чинь надаас 4 гэдэг чинь нэг 25 6 мургаа авцаа. Тэр үед л тэр залуу чинь амар агаа энэ гэл боддог гэсэн. Тэгээд намайг ирээл машинаараа аваад тэгээ орой хүйтэн дүү хавар мавар тэгээд бүр жоохон дулаан орох гээд байгаа нэг 4 сар 5 сар маар хавцаал байдаг гэсэн баг. Манай тэр их сургууль чинь амар тийм том газар биш. Нэг юм том хот биш те нэг нааша цаашаа явчихаар газар байхгүй. Ерөөсөө л нэг цөөхөн идэхин спот газруудтай. Тэгээ ингээд машиндаа суулгачаад юу байна гэл амар юм байрал надад амар хөрхөн цэцэн үгэл амар классик. Одоо эргээд бодохоор ингээд тэр үедээ магадгүй би тоохгүй байсан баг. Тэр залуу одоо амьдралд гарч ирсэн бол би бас ингээд гэж ингээд харахаар байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж тэр үеийн preferences магадгүй би нэг арай жоохон boy төрлийн хүмүүс сонирхдаг ч байсан юм уу те. I don't know. Okay.
back to the story. Амар jump хийнэ те. Тэгээд тэгсэн чинь нэг газар очиод амар орой болцсон, харанхуй болцсон. Бид хоёр ч хамгийн ихний болцсон. Тэгээд амар гоё нэг газар ресторанд хоол идэж байгаа. Тэр нь ингээд ер нь нэлээ юм Америк vibe-тай ресторан заяа. Стейк идэл хоорондоо юм яриад аа. Би ч гэсэн амар сөрхий айгуу сөртэй ингээд нэг жоохон даашинсны маягийн юмар хувцалсан. Тэгээд яриа мараа эдэр нийлээл амар юм ухаантай philosophical юм ярьдаг. Тэр үедээ би юугаа ойлгох вэ? Тэгээд тийм үү маа гэж өнгөртөөс. Одоо ингээд яагаад тийм юм ярьсныг одоо ингээд жоохон pick up хийж байгаа хгүй яагаад гэвэл насных ч юм хараа нөө. Окей. Бид хоёр хоорондоо хоол идчихэд би тэгэл болчихсон байх гэж бодсон заяа. Би тэгэл тэрийг date гэж бодоод за одоо буцаа ингээ гэрэл рүү гарах юм байна. Окей, ер нь давгүй шүү маггүй шиг л амар бодсон чинь намайг яг тэр бэжснаа одоо би нэг амар гоё special газар л очино гэдэг тэгэхгүй тэгэхээр наасаа surprise байхтай ямар хөөрхөн ингээл амар бодцсон чинь нэг газар руу амар удаа яваад орой болцоо харанхууд би гайхаад хоёул яг хааш явж байгаа гэсэн чинь чи очиод мэднэ зэднэ гэд. Тэг би тэр үедээ амар ингээ жоохон баярлцсан. Хөөрцөн гэх юм уу хаашаа. Гэт яа гоё газар руу явах гэж байгаа юм байна гэд бас бодохоор амар эвгүй байгаад орой ингээ байжсэн яг хүчнээ гадаадад байгаа монгол хүн ч гэсэн тэгээд хүн амьтан дагаа явж идэг. Миний бас амар одоо innocent тэгээ очоо мэдэнгүүд аан за замаа гэсэн чинь нэг юм харанхуу юм нуурын хэсэг дээр хүрээдэрсэн заяа ой модтой. Тэгээ би ингээ гайхаад чинь уг нь өдөр нь би тэр газар очиж исэн заяа. Тэгээ тэр нь болохоор амар юм гоё нууртай. Одоо яг байдаг газрын ерөөсө хэлмээргүй нэ гэхгүй. Тэгээд миний тэр амьдардаг хотын ерөөсөө хамгийн best нууртай амар гоё модтой газар. Өглөө өдөр очиход бүр амар гоё заяа. Тэр газар нь орой ямар нэгэн чийдэн байх. Харанхуугаас амар айдаг. Тэр чинь орой эрэгтэй хүнтэй явж байгаа. Тэгээ тэрнгээр чинь орой олцсон байхад олон хүн байхгүй. Тэгээ хоол идэ гараад ирэхэд нэг оройны 8:39 ингээд айгүй харанхуй болцсон. Сарны гэрэл мэрэл нөгөө нуур мууран дээр тусч исэн. Тэгээ байжснаа би ингээд хоёулаа энд яг яахыг амар тэнэгээс яг яахаж гэдэг чи тэ юу гэсэн үг гэсэн чинь хоёулаа гоё алах юм болох гэд тэр ийм оройдөө гэд одоо ч гэсэн ер нь намайг хин нэг юм орой нуурны тэ нэг юм ой модтой хамгийн гол нь чинь ийм гадаа гудамжинд байдаг гэрэлтэй байдаг гэсэн бол бас нэг учиртай тийм гэрэл баг байхгүй одоо ингээл тэр баг сарны гэрэл маний нөгөө нэгнийхээ царайг харуул гэх юм заяо тэгээд тэгсэн чинь ингээ би амар сонирн болоод ямар нэгэн хортой залуу бол байгаагүй заяа мэдээж бас нэг хүний intuition гэж бас байгаа штэ дотор. Тэгээ би ингээд мэдгүй зүгээр дуугаал дагаад ингээд явж байгаа заяа. Окей. Тэгтээ амар хөвгтэй амар инээдтэй хөрх юмтай хадаас янзын асуулт асуугаад намайг нөгөө жоохон айгаад байгааг мэдчихэж байгаа болохоор чинь ингээд алхахад угаасаа тас харанхуй газар заяа. Бараг тэр хүний царайг чүү айтаа ингээд хараад би урд нь биш би ард нь гарч явж байгаа заяа. Тэр нөгөө жим байгаа штэ юм хоёроо ийм ой модтой заяа ингээд моднууд тэгтээ дундуураа ийм одоо ийм жимтэй заяа. Ямар нэгэн гэрэл байхгүй. А хэрвээ яг тэр модны хэсгээс ингээд жоохон ингээд ийшээгээ ингээд гарах баруун гарт тийшээгээ гарах юм бол нуур нь тэр чигээр ингээд устай заяа. Мэдгүй одоо ч гэсэн явах юм бол би ер нь та хэдэд ер нь төсөөлөд ч юм уу би бас айхаар нөгөө нэг тэр нуур муунд заагсан махас усарсан юм уу яасан яг байж на бүг гэд нэг мөрчгүй амар цочод яна юу вэ гэдгсэн чинь нөгөө залуу байж нөгөө зүгээрээ заагсан махсан мэдгүй тэр үед тэр залуу өөр хийдгээд юм болгоныг амар романтик байлгах гал ихэл үдсэн л юм шиг байгаа заяо ард нэг гинт нэг испанч лүү нэг юм ах гарч ирж мэрэл тэгэл би бүр амар айгаал айж байгаад харсан тэр залуу надаас ингээд нэг асуулт асуудаг байхгүй би тэгтээ би одоо л яг тэр асуултыг ингээд яагаад яг зөвөр асуулт асуухтаа тийм асуулт асуусан бол гэж амар гайхдаг. Одоо ингээ айсныг харж байгаа штэ. Чи кофеин дуртай юу, цайн дуртай юу гэж асуудгийн яг айцсан ингээ зүрх салгалцсан ингээ зүрх гэсэн үед. Тэгсэн чинь би бүр ингээ амар сонирн болоод гэдсэн чинь кофеин дуртай юу, цайн дуртай гэхээр нь би цай гэдгсэн чинь борон дуртай юу, цасан дуртай юу гэдэг. Бүр айж өгч яхад юм бороо цаас нар мар би зүгээр өөдөөс нь би гэрлэн дуртай л гэж хэлчингээ алдсан заяа. За явъя ер нь жоохон эвгүн байна энтергээд тэгээд намайг нөгөө машиндаа суулгаад ингээд тэр хот мотороо ингээд нэг хэсэг ингээд амар одоо нэг хэсэг чигтэй хот мотороо ингээд юм үзүүлэл явж л байгаа юм л та. Тэгээд би ч юм бүр яг тэр үедээ амар айцсан нөгөө стил нөгөө зүгээр одоо миний майнд дотор бол өөр гэртээ харахад нэг тийм юм амар том хүслэн болцсон. Тэгээд нэг тийм юм амар сонин болцоо надад нэг удаа тохиолдчихсэн. Тэгээд би Монгол контентруудын хийсэн нэг 30 таада болцохдоо versus 20 таада болцохдоо гэдэг нэг контентыг сайн ажил дээр жахта үзсэн. Яг ихний болцоогоор тэр дүү залуу нь өөрөөсөө их чимэгтэйг ихний болцоогоор ой модонд авирсан баг. Тэгээ яг нөгөө тэрийг нь харсан чинь гинт нөгөө memory-гийн unlock болж гарч
гарч ирээд тэгээ өмнө нь ярих гэж бодож байгаа билий гэжсэн чинь зүгээр I just thought why not яг иймэрхүү байдал нөхцөл торхон бол тэр мод одоо энийг эргэтэй ч хүн үзчихээ хин нэг anyone ямар нэгэн эмэгтэйг дейтэнд авч явах жагаад модтой газар битгий эхнийхээ дейтний спотоор сонгоорой. Гэтэ одоо ч гэсэн хэрвээ хин нэг намайг тэр нэг мод зод руу договлоод явах мах байсан бол би бол аль хэдийн бол no thank you. Бараг явахаас өмнө яг хаач нэг яана гинэ гэж бүр ингээ мэдгүй л бол нэг газар руу дагуулж явах юм бол гүү гэд бүр амар юм insecure байхаа гэж юу бодож чинь тэгээд хөргөдөл намайг уганд хөгжөөхгүй л амар их юм асуусан баг кофеин дуртай юу цайм дуртай юу энэ тэр бла бла энэ тэргээд угаасаа тэрнээс хойш би дахиж тэр залуутай ерөөсөө дейтлээгүй тэгээд тэрний дараа над руу амар жоохон тэнэг юм бичээдсэн би ингээд чамайг юунаас айж байгааг мэдж байгаа ч гинөө тэгээд that was kind of psycho заяа мэдгүй би одоо яг юунаас яасан ч түрүү аймаднаас л айсан баг I don't know тэгээд ингээд чи надаас айхгүй байж боломж гэлүү нэг амар утгагүй юм бичээсэн тэгээд за he's not my type биш юм байна нэг тэр үедээ би ингээд амар ах хүмүүсийг л гоё гэж боддог гэсэн чи бас яг ах хүмүүс нэг тийм ботсон шиг бас expected биш юм байна гэдгийг ер нь тэр үедээ ингээд ойлгож байгаа байхгүй юу. Тэмдэггүй та хэд ер нь яг энийг сонсоод юу гэж бодож байна? Энэ залууг амар романтик байсан гэж бодож гин үү? Pick up ихтэй цэцэгтэй ирсэн. Тэгээ амар хөөрхөн машины хаалга дээр онгоолгож өгсөн. Тэгээ амар хөөрхөн ресторанд ороод тэмдэггүй тэгээ сүүлийн тэр болзооны тэр жоохон hangout хийх газар нь жоохон тиймэрхүү болчихоо тий. I don't know. Энэ дейт бол гайгүй заяо. Яг бас нэг хүний амьдрал нэг 2 3 удаа нэг бүтлгүй дейт дээр байдаг штэ. Энэ дейт бол гайгүй. Энэ ингээд ямар сони ингээд Монгол залуу байсан. Тэгээ ямар сони ингээд бодоод өнгөрсөн заяо. Миний нэг бүр нэг амар бүтлгүй тэнэг дейт заяо. За бүр бүтлгүүн ч сайшин. Гэтэ ер нь амар тэнэг дейт болохоор би нэг Сиэтл тахта юу хийж явж байгаа талаач түрүү. Нөгөөтэй бүр ингээд амьдралдаа хамгийн анх удаа нэг онлайн дейт ингээд ашигладаг байхгүй юу? Bumble илүү балаа. Тэрнээс хойш би бүгдийг ингээд устгасан заяа. Тэгээ Bumble-ыг нэг удаа ашиглаад Сиэтл тахад нэг Asian American нэг залуутай нэг дейтэнд гардаг байхгүй юу. Тэгээд тэр тэгтээ бүр ингээд би амар catfish дүүлсэн заяа. Бүр ингээд гайхтал авч байгаа юм чинь. Again disclaimer хин нэг муулах байгаа нэ тэр биш надад тохиолдсон түүхээ би ярьж байгаа шүү. Okay? Тэрийг хэлээ. Тэгээд тэр залуу зурган дээрээ бүр ингээд амар юм айгүй тийм Asian K-pop idol шиг заяа. Тэгээ би гэт юугаач мэдгүй бас нэг 22 мөр тэр ч дайш юм бэ. 22 23 мөрөвтэй байсан юм уу? Тэр хавцаалсан баг. Тэр залуутай уулзахаар болоод за ингээл өөрийгөө одоо тий за мэдээж намайг ирж авахгүй би зүгээр өөрөө очиж яагаад гэвэл энэ чинь гадаад хүн учраас бас тий ингээд I gotta be really careful тий амар болгоомжтой хэрэгтэй гэж тол. Өөрөө тэр газар нь ингээд яваад очдөг байхгүй юу? Би бүр ингээд хараа бүр амар гайхсан. Өндрөө худлаа бичсэн. Яг ингээд хүн мэдээж одоо заавал өндөр байх албагүй штэ. Тэгэнгүүт хамгийн гол нь нөгөө нэг app дээр өндрөө худлаа биччихэнгүүтээ би чинь өөрхөн жижигхэн хүндээ тэг ингээд амар өөр харагдаад болдоггүй. За өндөр нь яг хамаа алга заяа. Тэгээ хамгийн ингээд сонирн байсан тэр залуу нь болохоор ингээд хажууд төрчөнгүүтээ ингээд бүр амар дуу хам игээл тэгснэ ингээд гарын snap игээл тэгснэ ингээд би ингээд сайн уу гэл жижиг гэл өөрийгөө одоо зүгээр ярьсан ч өөр хичээд ах юу. Өөрийгөө ингээл танилцуулаад тэгээд ямар өөр харагддаг залуу гэж дотроо за үнийг ингээд гаднаас нь жаж хийгээд яах вэ? Яриад үзэхээр ингээд бас илүү амар nice guy бас байхыг мэдгүй шүү дээ. Хүн юм гэж мэдлээ. Докторхыг харах хэрэгтэй. Бид хоёр зам гарах гал ингээд яжсэн чинь. Амар дуу амар чанга ингээл дуу хам хийгээл тэгснэ ингээл гараа снап хийгээл нөгөө нэг гадаа ингээ гудамжинд бөмбөр тоглоод нэг хүмүүсийн анхаарлыг аваад нэг мөнгө цуглуулад байдаг хүмүүс идэг штэ бүр тиймэрхүү чанга хийгээд ингээд хажуудаас хүмүүс ингээд гайхаад яжил би гэж нэг юм яг ингээ хажууд нь заяа гайхаж хараад би ингээ жоох хичээд надад яагаад ингээд байгаа юм бэ энэ төр тэгээ хамт юм ярьсан чинь тэр залуу болцооныхоо туршид одоо болцоо гэх юм уу ханг аут хүн баг надад ханг аут гэсэн заяа өөрийнхөө талаар ярьсаар агаад тэгснэ чинь би тэр хүнтэй анх удаа уулзчихсан чинь хамгийн инээдтэй юм нь надад ингээд чи одоо бараг миний тэтдэх ингээд таарсан охин байна. Ер нь бол чи надаа ингээд амар таалагдчихээн. Миний өөр чиний өмнө нь уулзсан охин бүр ингээд ерөөсөө таалагдаагүй намаа ингээд шууд гэртээ урчаад ингээд байжсэн чинь тэр охин намайг ингэсэн тэгсэн энтергээ бүр ингээд амар detail private юмнуудаа яриа явчихдаг. Би ерөөсөө тийм юм хүлээж авч чадахгүй ингээд хүнд чинь ингээд нэг юм жоохон дасах орон зай цаг хугацаа дээр хэрэгтэй шүү дээ тэр чинь. Тэгхгүй ингээд шууд баг уулзчаад эхний баг 30-40 минутанда тийм яриад
яваад тэгээд надад жоохон таалагддаг. Тэгээд тэрнээс хойш ер нь бол би онлайн dating гэдэг юмд бол итгэхээ байгаа устгаад нэг тиймэрхүү юм болж исэн. Яа, энэ хоёр ингээ миний амьдрал болж исэн хамгийн инээдтэй хоёр dating дүү. Гэтэ normally ер нь нэг иймэрхүү юмнуудыг би хүмүүст ярих ч дургу, хуваалцах ч нэг тийм дуртай шиг болсон юм болдгоороо гэдэг. Миний надад л болсон юм чинь гэдэг. Угаасаа хин тамаах гэдэг амар тэгдэг. Гэтэ I don't know зүгээр яг тэр бичлэгийг үзсэн чинь зүгээр ягаад энэ тухайгаа нэг ярьж зүгээр сонирхолтой байж магадгүй, хүчлээ байж магадгүй гэж бодоод ингээд 400 үед мянган хүмүүстэй хуваалцлаа. Тэгээд hopefully тэр залуу битээ үзээсэй гэж найдаж байна. Яа. Тийм байна. Өөр ч тэгээд угаасаа бусад date mate бол дандаа л амар хөрхөн дэйтүүд байдаг л да. Тэр ч яхаа дээ. Тэрийг бол бүгдээ ноцлээ дээ. За. Яа, нэг иймэрхүү болж исэн амар random бичлэг боллоо. Тэгээ та хэдэд бас ямар бүтлгүй дэйтүүд ч юм уу ямар нэг юм тохиолж ирсэн хэрвээ ямар нэг найз чинь тохиолдсон ба комент хэсгээр жоохон цохиулгацгаараа бүгдээ хопоо. За. Дараагийнхаа бичлэг рүү баяртай.